За нэмэгдсэн өртгөө албан татврын талаар ганцхан санаа хэлье. За нэмэгдсэн өртгөө албан татвар бол нэгдүгürt яалтчгүй албан татвар шүү дээ. Татврын орлогыг бүрдүүлж байгаа татвар. За хоёрдугаарт бүртгэлийн зорилготой энэ бол тогтолцоо системийг хамгаалж байгаа юм л зүйл. Гуравдугаарт үн хөлс өртгийг нь бас ялгаж өгж байгаа, үн нэмэгдүүлж байгаа. Энэ гурван одоо үйлчлэл эдийн засгт гардаг юм л зүйл шүү дээ. Энийг бол бид нар нэг талаас нь бас яриад байж бас болохгүй юм байгаа. Аж ахуй нэгжүүдээр ямар асуудал учруулж байна вэ гэхээр акрол суурь мөнгөн суурийн зөрүүнээс болоод эргэлтийн өрөнгөгүй ээжж нэмэгдсэн өртгөө албан татварыг төлөх болчдөг. Энэ нь бол одоо эргэлтийн өрөнгөнд дутагдалд оруулах, төлбөрийн чадварыг эрсдэлд оруулах юм эрсдэлтэй байдаг. Тэгэхээр нэмэгдсэн өртгийг яг аж ахуй нэгжүүдээр хинээс аваад байна вэ гэхээр бараа дамжуулагчаасаа худалдаж аваад тэрийгэ суутгаад яг өөр дөр нь нэмэгдэж байгаа өртөг буюу их хвчлэн хөдөлмөрийн хөлстэй адилтгах хэмжээний тэр зүйл дээрээс нь нэмэгдэж өртөг болоод буцаагаад иргэддээр энэ чинь үнийн өсөлтийг нэмэгдүүлж байгаа. Ерөөсөө энэ татврын орлогыг буцаагаад энэ иргэд буюу ялангуяа энэ тодорхой орлого багтаа иргэдэд буцааж өгье гэдэг чинь татврын орлого буюу төсөв цуглуулах төсвийн орлогыг төсвийн тодорхой орлогын бүрдэл хэсгийг нөгөө талдаа төсвийн одоо бүртгэл хяналтын тогтолцооны нэг хэсэг болж байгаа энэ зүйлийг буцаагаад одоо иргэдийг төртөө хамааралтай болгох тогтолцоогоо одоо ийм одоо улам хольж утгах халамжийнч гэдэг ч юм уу эсвэл ахуй амьдралын тэтгэдэг ч юм уу орлогын нэмэгдүүлэх болгох. Гэхдээ үн өртөг нэмэгдсэний дараа буцаа олголт болж байгаа нь бол нөлөө багтаа гэж би хувьдаа үзэж байна. Тийм учраас нэмэгдсэн өртгийн албан татварыг тэр буцааж олгох гэхээсээ илүү тодорхой хуваар бол бууруулах нь бол энгийн бөгөөцөгцтэй татвар ойлгомжтой товч бөгөөд тодорхой байлгах ёстой гэж ингэж үзэж байгаа. За бүх зүйлийг нэмэгдсэн өртгийн албан татвартай болгоё гэж байгаа нь бүртгэлийн зорилгоор байж магадгүй. Тэгвэл тэг хувийн татвар гэж бас байгаа. Ингэж одоо бүртгэлийн системээ хийнөхөөс биш одоо ялангуяа хөдөлмөрийн хөлс дээр нэмэгдсэн өртгийн албан татвар нэмдэг. Үн бол зах зээл дээр тогтчихж байгаа тохиолдолд бараа материалын үн өсөх хандлагатай. Эсвэл одоо юуны хөдөлмөр эрхэлдэг төрлийн бизнесүүдийн одоо ашиг алдагдал буурах төрийн үйлчлэгчнүүд буцаагаад өөрөө үн хөлс нэмэгдэх ийм одоо эрсдэлтэй байгааг бас анхаарч энэ дээр бас бодож үзээрэй гэдгийг энэ үгээр хэлэх гэсэн юм аа. За нөөцтэй холбоотой асуудал төр хэрвээ тэр 10-ыг 5 болгох юм бол энэ маш цамаан бөгөөд үргэлгэн маш буруу бодлого болно. Энэ олон улсын энэ нөөцтэй холбоотой энэ өөрчлөлтийн шинжилгээний чиг хандлага бол ерөөсөө яг прогрессив шинжтэй энэ чиглэл рүү л явж байгаа. Өөрөөр хэлбэл энэ мань өөрөө аж ахуй нэгжүүдийн төлдөг татвар биш эцэстээ. Энэ бол хэрэглэгчийн төлдөг татвар. Аж ахуй нэгжүүдээр асуудал үүсэж байгаа гэдэг маань ерөөсөө процессын алдаа байгаад байна. Яагаад гэвэл энэ нөгөө мөнгөн суурьтай биш нэгдүгээрт. Урьдчилж аваад байдаг. Тэрэн дээр одоо тэр нь мэдээж аж ахуй нэгжүүд дээр дарамт болоод байна. Ялангуяа хил дээр. За дээрэс нь энэ одоо дамжуулагчийн үүрэг гүйцэтгэдэг энэ агентийн үүрэг гүйцэтгэдэг аж ахуй нэгжүүд дээр нөөтийн дарамт ирж ийн гэдэг маань нөгөө маш олон одоо бид нар тоолсон бүр 50 хуулиар 50 тодорхой бараа бүтээгдэхүүн дээр нөөтийн чөлөөлөлт хийчихэр энэ нь яг нөгөө аж ахуй нэгжүүд дээр яг шударгаар агент хийгээ явж байгаа аж ахуй нэгжүүд дээр баг роялти шиг татвар шиг болж очиод байгаа л асуудал байгаа юм. Энэ чинь ийм юм байгаа. Хойд ингээд нэг 2%-ийг 5 болгочхоор 3% зөрүү маань нийтдээ бол нэг их найд болж байгаа юм. Одоо энэ чинь 300 ер нь 400 тэрбум төгрөг энэ жилдээ. Хойд ингээд энэ чинь бас дахиад 400-аар 3 дугаар үйлрлийн нэмэгдэнэ. 4 дугаар үйлрлийн гүйцэтгэл чинь нөгөө 27 он руу шилжих учраас 26 онд төсөвтөр бол байхгүй. Гүйцэтгэл нь тэгж гарна. Тэгэхээр нийтдээ энэ чинь 1.2 их найд гэж тооцоолох хэрэгтэй. Зөвхөн тэр одоо 2%, 3% болгосноор. За яг таны ярьж байгаа тэр ногдуулалт яг аж ахуй нэгжүүдийн агентийн үүрэг гүйцэтгэх, мөнгөн суурьтай болгох, хил дээр авахгүй байх энэ өөрчлөлтүүдийг одоо яг бид нар үлдсэн явах бусад одоо 26 оноод орж амжаагүй татврын багц өөрчлөлтөн дотроо оролцсон одоо бид нар дэв парламент дээр 50 саналууд аваад явж байгаа. Ер нь өнгөрсөн бүтэн жил таа гэсэн хэд хэдэн хэлцүүлэгт оролцсон. Таны хэлжсэн тэр саналууд үл ихэнх нь ер нь орсон байгаа. За тэгээд одоо нэг 11 сарын үеэр 11 сарын 10 дараа баха нөгөө хугацаа нь одоо нэгд өргөн барих хугацаа нь. За тэр үед ингээд одоо багц хуулиа өргөн барина. Ингээд хэлэлцээд хаврда баталчих юм бол 27 оноос одоо үргэлжлээд энэ татврын багц өөрчлөлтүүд маань одоо явнаа гэж ойлгоорой. Бүгдингийн зэрэг оруулахаар үнэхээр одоо төсөв бас дийлэхгүй хойтон ямар байгаа вэ тийм байгаа шүү уучлаарай. Сангийн хэлмүү. Нэмэгдсэн өртгийн албан татврын буцаа олголтын урамшууллын хувьд бол би танд 2024 оны статистик
хэлье. Энэ статистик ерөнхийдөө иргэдийн худалдаа авалтын бүтэц зүйл ерөнхийдөө харагддаг. Энэ бол жил болгон хадгалагдаад ерөнхийдөө яг номинал дүнгээр бол төсөө явчихдаг. За 2024 онд бол нийт 1.4 сая иргэн урамшууллын буцаа ололтын үлд эдэлсэн байдаг. За эндээс бол нийт иргэдийн 25% нь буюу 372 мянган иргэн нийт худалдаа авалтын 75% буюу 14.7 их найдын худалдаа авалт хийсэн байдаг. За эсвэргээрээ нийт иргэдийн 1.1 сая буюу нийт иргэдийн 75% нь буцаа ололтын нийт худалдаа авалтын 25% буюу 5.2 их найдын худалдаа авалт хийсэн байдаг. Ерөнхийн энэ худалдаа авалтын бүтэц бол ийм байгаа. За энэ дүн бол жил болгон бол тодорхой хэмжээнд эдийн засгийн өсөлтөд уялдаад өсдөг. За худалдаа авалтын хөнгөлтөөс хамаарат бид нар 1 сая төгрөг хүртэл 5% болгож байгаа энэ хөнгөлт бол нийт иргэдийн 75 орчим хувь нь бол эх хонд хамрагдаад явна. За 2027 оноос бол 500 мянган төгрөгийн хүртэл худалдаа авалт нөтийг бүрэн буцааж өгнө гэдэг. Энэ бол өөрөө нийт иргэдийн 80 гаруй хувьд ингээд 51% дээр бол хамрагдаа явна. Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол нөтийн хуулийн шинжилэл хэрэгжсэн тохиолдолд 500 мянга хүртэл сард баримтын систем дээр худалдаа авалт хийдэг иргэд бол нийт иргэдийн 51 орчим хувь байгаа нь нөтийн ачаалалгүй болно гэсэн ийм тооцоол байгаа. За нөтийн буцаа олголтын дүн бол та зөв хэллээ. За нөтийн хуулийн шинжилсэн найруулгын төсөл засгийн газраас Legal Info цахим хуудсан дээр хууль тогтоомжийн тухай хуулийн дагуу олон нийтийн хэлцүүлэгт бол тавьсан байгаа. За хууль тогтоомжийн тухай хууль заасны дагуу бол татвар бизнесийн орчинтой холбоотой хуулийн төслийг 60 оны хэлцүүлэх хуультай. За энэ хуулийн дагуу бол компаниудын хувьд нөөц суудган төлөгч компани бизнес эрхлэгчдийн хувьд татварыг хэрхэн нөөтийн хуулийн өөрчлөлт орох нь бол ингээд дэлгэрэнгүй танилцуулгууд зохицуултууд нь явна. За өнөөдөр өргөн баригдсан хуулийн хүрээнд бол зөвхөн эцсийн хэрэглэгч иргэдтэй холбоотой зохицуултууд орсон байгаа. За энэ дээр бол нэг хэд хэдэн тов жишээ хэлэхэд бол нөөтийн хуулийн шинжилсэн найруулгын төсөлд компаниудын хувьд нөөт хамгийн том асуудал болсон хэд хэдэн асуудлыг бид шийдвэрлэхээр зорж байна. Нэгдүгürt нь бол нөөт бол өөрөө сар болгон төлөгддөг тайлгнадаг татвар. Тийм учраас бол хамгийн тулгымцсан асуудал бол мөнгөн хөрөнгөний асуудал байдаг. Тэгэхээр мөнгөн хөрөнгөний хувьд бол бид татварын хууль тогтоомжийн үнэлгээ буюу скорингийн системийг татварын ерхий хуульд шинээр нэвтрүүлээд татварын хууль тогтоомжийг сайн мөрддөг хариуцлагатай татвар төлөгчийн хувьд бол 1, 2 гээд 3 хүртэлх сараар нөөтийг хойшлуулан төлөх боломжийг олгохоор юм зохицуулт байгаа. Хоёрдугаар импортын барааны хувьд бол лангуун дээр борлуулалт хүртэл бол дунджаар Монголын компаниуд бол 2 сар орчмын импортын бараа бол одоо борлуулагддаг. Тэгэхээр импортоор орж ирсэн барааны хувьд мөн 2 хүртэл сараар хойшлуулан төлөх ийм боломжуудыг олгоно. За дээрээс нь үйлдвэрлэгч нарын хувьд нөөт хамгийн их санал өгдөг, хамгийн их гомдол мэдүүлж байгаа татвар байгаа. Яаж вэ гэхээр үйлдвэрлэгч нарын хувьд түүхийдийг дотоодоос худалдаж авахдаа одоо малчтаас байт юм уу, газар тариал эрхлэгчдээс байт юм авахд баримт авна гэдэг нь өөрөө маш хүндрэлтэй байна. Тэгэхээр баримтгүй учраас баримт хүндрэлтэй байгаа учраас хасалтаа хийж чадахгүй нөөтийн дарамт одоо үйлдвэрлэгч нарын хувьд нэмэгдэж байгаа гэдэг нь судалгаагаар нотлогдсон байдаг. За бидний татварын шинжилгээний туйлын зорилго бол яг тантай одоо зорилго нэг. За нөөтийн систем хамрагдлын төвшингээр авч үзэх юм бол одоо бид эдийн засгийн 74 орчим хувьд бол хамрагдлалд одоо хамруулж чадчих байгаа. За бидний туйлын зорилго бол одоо олон улсад хамгийн өндөр байдаг. Шинэ Зеланд бол 95% байдаг. За бид зөв 95 гэж мэдээж хэрэг амбицтай зорино. За бидний туйлын зорилго бол 90 орчим хувь дээр хамрагдлын төвшинг аваачна. За энэ шинжилгээг хийхэд Монгол улс бол давуу олон талууд байна. Нэгдүгээр гар утасны системээр ашиглаад төлбөрийн баримтын системд иргэд маань бол татсан байна. За хуулийн шинжилгээр бид сахим төлбөрийн баримтыг автоматар аль болох олгодог болно. Хин нэгнээс нэгдэг, шаарддаг биш. Ер нь төлбөр хийсэн тохиол автоматар хийгдэг болно. Хоёрдугаар баримтын нэхэмжлэх гэдэг суурьтай систем рүү орно. Тэгэхээр аж ахуйн нэгжүүд хоорондын гүйлгээ өөрөө автомат ер нь баримтын систем рүү шилжинэ. За яг өргөн барьсан хуулийн хүрээнд бол энэ иргэдийн буцаа олголтыг үе шаттаар нэмэгдүүлж байгаа. За энэ хүрээнд бол нөөтийн орлого бол төсөвт хасах нөлөөтэй. Бид нар буцаа олголтыг нэмэгдүүлж байгаа учраас 375 орчим тэр өндөгөргийн
төсвийн орлогыг бол бууруулна. Нөгөө талдаа бид тодорхой хэмжээнд дотрын албан дээр хууль хүлээхгүйгээр хамрагт нэмэгдүүлэх арга хэмжээг аваад бас 100 орчим тэрбум төгрөгөөр орлого нэмэгдүүлэхийн бас зорилтыг дотрын байгууллагын түвшинд бол тавьсан байгаа. За татврын нөөтийн хууль иж бүрийн хэрэгжснээрээ бид дунд хугацаанд бол нөөтийн хамрагталтыг 90 гаруй хувьд хүргэсэн тохиолдолд 70 эдийн засаг бол нөөтийн хамрагтлын түвшингөөр 1.7 их 80 орчим төгрөгийн нэмэлт орлогыг дайчлах олох ийм боломжтой юм зорилт түвшин бол харагдаж байгаа. Бид нар энэ рүүгээ зориод ажиллана. Гэхдээ энэ бол дунд хугацаанд олон шинжилгээний хуулийн залтуудыг цогцоор нь хэрэгжүүлсний үр дүнд гарах асуудал байгаамаа. Баярлалаа.